Сайн дурын ажилтнтай хамтран ажиллах байгууллагад зориулсан захим сургалт. Сайн дурын ажилтнтай үр бүтээлтэй хамтран ажиллацгаая. Энэхүү дугаарт та бүхэнд сайн дурын ажилтнанд даалгасан ажлыг үнэлэх, тэдний ажлыг хэрхэн удирдах талаар мэдээлэл хүргэх болно. Сайн дурын ажилтнтай гэрээ байгуулах нь. Сайн дурын ажилтан нь хэдийгээр байгууллагын ажлыг гүйцэтгэж, цалин урамшуулал авахгүй ч гэсэн бусадтай харилцах, анхаарах хил хязгаар, баримтлах ёс зүй, аюулгүй ажиллагаа, нууцлал, ашиг сонирхлын зөрчил, хүлээх үүрэг зэргийг дурдсан хамтын гэрээ байгуулах нь хоёр талын хамтын ажиллагаанд хувь нэмэртэй байх болно. Сонгон шалгаруулалтын ярилцдаг болон сургалтын үеэр сайн дурын ажилтнтай хамтын гэрээний талаар дэлгэрэнгүй ярилцах хэрэгтэй. Насанд хүрээгүй сайн дурын ажилтан ажилуулах бол эцэг их асран хамгаалагчийн зөвшөөрлийг заавал авахыг зөвлөж байна. Сайн дурын ажилтнуудыг удирдах нь. Сайн дурын ажилтнуудыг удирдах нь яг л бусад үндсэн ажилтнуудтай адилхан анхаарал, харилцаа шаардна. Тэдэнд ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, сургалт болон дэмжлэгийг байнга үзүүлээрэй. Түүнчлэн танай байгууллагын сайн дурын ажилтны эрх үүрэг нь залуучуудын хөгжлийн тухай хуулийг дагалдан гарсан залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журмыг үндэслэх хэрэгтэйг анхаараарай. Сайн дурын үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн сан I Volunteer CGM. Сайн дурын ажилтнуудыг удирдахдаа дараах алхмуудыг баримтлаарай. Хоёр тал хөтөлбөрөөс хүлээгдэж буй үр дүнг тодорхойлж, харилцан ойлголцохын тулд сайн дурын ажилтны ажлын төлөвлөгөө боловсруулаарай. Сайн дурын ажилтныг чиглүүлэн дэмжих нь. Сайн дурын ажилтнанд тохирсон зааварчилгааг өгөөрэй. Заримдаа энэ нь таны тассан арга зүй, зааварчилгаа биш байж болно. Сайн дурын ажилтны хүчин чармаалтыг хэд хянаж заахгүй байхад анхаараарай. Хит их удирдлага нь урам зоригийг мохоо хандлагатай. Сайн дурын ажилтныг удирдах гэдэг нь хэрэгтэй чиглүүлэг болон нөөцөөр хангах болохоос зааж зарахын нэр биш. Хүн болгон өөр өөр байдаг. Цаашлаад удирдлагын арга барил нь ч мөн өөр байдаг тул сайн дурын ажилтан мөн удирдан ажиллаж буй хүмүүст харилцан тохирох арга барилыг тодорхойлж, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч ойлгох нь чухал юм. Сайн дурын ажилтнуудыг удирдах нь. Албан тушаалын тодорхойлолт нь сайн дурын ажилтан болон удирдлагын хүлээлт мөн гүйцэтгэлийн үнэлгээг тодорхойлох суурь болж байна. Гүйцэтгэлийн талаарх яриана сайшаал болон асуудлын аль алийг нь агуулгах хэрэгтэй. Их тохиолдолд сайн дурын ажилтнууд нь ажлаа хангалттай гүйцэтгэж чадахгүй байгааг мэддэг тул энэ талаар ярилцахдаа дэмжлэг, сургалт, эсвэл шийдлийг санал болгохыг хичээгээрэй. Сайн дурын ажилтнанд санал хүсэлт зөвлөмжөө нээлттэйгээр илэрхийлэх боломж олгоорой. Байгууллагын зохион байгуулалт, харилцаа холбооны талаарх сайжруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох. Сайн дурын ажилтнанд өөрсдийн дуу хоолой, санал, зөвлөмжийг хэлэх, ярилцах боломжийг олгох. Цаашлаад сайн дурын ажилтны гүйцэтгэл дээр хяналт тавих боломжийг олгоорой. Сайн дурын ажилтнуудад сайшаан урамшуулж, үн цэнийг мэдрүүлээрэй. Сайн дурын үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн сан I Volunteer CGM. Энэхүү захим хичээл нь Европын холбоо болон Канада сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө төслийн хүрээнд бүтээв. Тус захим хичээлийн агуулга нь санхүүжүүлэгч байгууллагуудын байр суурийг илэрхийлээгүй болно.